За хуулийг бол дэмжиж байгаа өргөн барьсан гишүүдийн нэг. Ийм учраас улсын их хурлын дарга учрлын хэлсэн анхааруулгад нийцүүлж яагаад дэмжиж байгаа болон иргэдэд яг тодорхой мэдээллийг хүргээч гэж хүсгэр байна. Тэр нь юу юм бэ гэхлээр яг тамхины үн хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ гэдэг яг тодорхой хэлээд өгөөч гэдгийг л хүсэж байгаа. За одоо бол Янжуур тамхи жишээлбэл нэг хайрцаг нь дунджаар 3850 төгрөг байна гэд. Тэгээ одоо бол онцгой албаны татвар бол нэг 5-аас 20% байгаад байгаа шүү дээ. Тэгээ энийг 30% болгоно гэж байгаа. Тэгэхээр 3 жилийн дараа энэ 3850 гэдэг мөнгөн дүн хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ? 30 мянган төгрөг болох гээд байгаа мó, 20 мянган төгрөг болох гээд байгаа мó, хэдэн төгрөг болох юм бэ гэдгийг яг тодорхой үнийн дүнгээр нь хариулаад өгөөч гэдгийг л хүсэж байгаа. Тэгэхгүй л энэ дээр чинь суурлаад тамхины хайрцаг тамхины үн 30 мянган төгрөг болох гинэ. Янжуур тамхины лобби явж ийн гинэ гэсэн ийм харлуулах ажиллагаа яваад байна шүү дээ. За цахилгаан тамхины хувьд бол адилхан хортой. Энэ нэг Янжуур тамхи хортой нөгөөх нь баг хортой юм шиг юм ярих гээд байгаа. Үгүй шүү дээ. Адилхан хортой. Тэгээ адилхан хортойг нь мэдчихээд мэдхгүй байгаа мó, мэдээд байгаа мó, ямар ч байсан нөгөө Янжуур тамхиг, утаад тамхиг тамхи татах цэгтэл татдаг. Гэтэл нөгөө цахилгаан тамхиг нөгөө вейпиг бол хаа дуртай газараа татаад байгаа байхгүй юу? Тэгээ наад чинь муухай үнэргүй хувцсанд чинь шингэхгүй чамд ямар ч хоргүй гэд. Гэтэл үгүй шүү дээ. Тэр чин агаар туслаар дамжаад жижигхэн химийн элементүүд дам тамхиталтыг бас үүсгэж байгаа. Адилхан хортой. Энэ ердөөсөө аль нь баг хортой гэдэг асуудал огтос биш. Ийм учраас аль-алийн тамхин бүтээгдэхүүн гэдгийг бол хүлээн зөвшөөрч аль-алинаас нь гайлын онцгой албан татвар авах ёстой. Ингэж байж сая бид нар энэ үнэн дээр ч нөлөөлнө. За эргээд тамхиталтын эсрэг авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. За мөн түүнчлэн засгийн газрын тусгай сангаас зарцуулах тэр онцгой албан татварын дүнгийн эргүүлээд хүүхдүүдэд зарцуулах энэ боломжийг бол бүрдүүлнэ. Ийм учраас яг үүн дээр тодорхой үнийн дүнгээр хариулж өгөхийг хүсэж байна. 21 наснаас доош хүнд ямар ч төрлийн архи тамхиг борлуулж болохгүй шүү дээ. Тэгээ үүнийг мэдсээр нь байж худалдаачид өнөөдөр юу гэдэг вэ гэхээр цахилгаан тамхи, вейп болоод энэ электрон тамхинууд бол хуулийн зохицуулалт байхгүй учраас хуулийн аваад тэр хүртэл зохицуулдаггүй байгаа учраас би хиндэ борлуулах уу яах вэ гэдэг нь бол баг миний дургээд суугаад борлуулж байгаа байхгүй ингэж болохгүй шүү дээ. Тэгээ ууг нь бол тодорхой аймгийн засаг дарга нар, тодорхой дүүргийн засаг дарга нар, тодорхой хүмүүс энэ хүүхдүүдэд аюул учруулж байгаа учраас зохицуулахыг оролдож байгаа нь сайн хэрэг. Та нарт бас талархлаа дэвшүүлэх ёстой төрүүлээд хөдөлж байна. Бид нар бол дэндүү хойрог дэндүү удаан байгаа байхгүй. Ийм учраас энэ хуулийг бол хэдүүлээ бас зөв ойлголттой байгаад зөвөр бас дэмжиж батлах нь бол гарцаагүй шаардлагатай байна. Ийм учраас гишүүдийгээ бас дэмжиж өгөөсөө гэж хүсэж байна. Нийгэмд хортой буруу мэдээллийг бүү түгээгээч. Тамхи бол тамхи адилхан хортой, адилхан татвар авах ёстой гэдгийг бол онцгойлж хэлмээр байна. Тэгээд ажлын хэсгээс яг хэдэн төгрөг болох гээд байгаа юм бэ гэдгийг тодорхой хариулж өгье гэсэн. За ажлын хэсэг хариулъя. Энэ утаа тамхи яг хэдэн төгрөгөөр зарагдж эхлэх гээд байгаа юм бэ? Нийгэм зөв мэдээлэл өгөөч гэдэг асуулт асууж шít тодорхой. За ажлын хэсэг 4-р микрофон. За сангийн амны татрын бодлогын газрын ахлах мэргэжилтийн анх хоёр байна. За ариун зээг шинэ асуулт хариулъя. За жижиглэнгийн тамхины дундаж үнийн өсөлт бол 2026 онд 12-оос 17% орчмоор нэмэгдэхээр за 2027 онд 30-аас 40%, за 2028 онд 20-оос 30, 2029 онд 15-аас 22%, 2030 онд харин 15-аас 18% нэмэгдэхээр ийм тооцоол гаргасан байгаа. За яг хэд байсан тамхи, хэдэн төгрөгийн үнэтэй байсан тамхи хэдэн төгрөг болох вэ гэдэг ийм бас тооцооллыг хийж гүйцэтгэсэн байгаа. За үүнээс үзэхэд бол 2025 оны байдлаар импортын Янжуур тамхины дундаж үн 3742 төгрөг байгаа бол 2026 онд 4366 төгрөг болж нэмэгдэхээр байгаа. За тэгэхээр энэ тооцооллыг хийхдээ нэлээд олон индексүүд, нэлээд олон үзүүлэлтүүдийг бас үндэслэж энэ тооцоол хийсэн байгаа. Жишээ нь борлуулагч, үйлдвэрлэгч, борлуулагч, тамхи импортлогч гэх зэрэг энэ оролцогч талуудын холбогдох тооцоо судалгаа, тооцоо тоонууд дээр үндэслэж энэ тооцоолыг хийж гүйцэтгэсэн байгаа. За 2027 онд
4366 байсан тамхи, янжуур тамхи маань 7082 төгрөг болохын тооцоол байна. 28 онд 9815 төгрөг, за 29 онд 12567 төгрөг, 2030 онд харин 15339 төгрөг болно гэсэн. Ийм тооцоол байна. За тодруулах уу ариун зай гишүүн? За ариун зай гишүүн тодруулна. За. Гишүүдийг бол манай Монгол улсыг олон улстай бас харьцуулж үзэхийг хүсэж байгаа. Та нар хаач очисон бэ? Ямар дүнгээр тамхи авдаг вүлээ? Ер нь тамхи худалдан авахд бол бас ямар хүндрэлтэй байдаг вүлээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээ зүгээр одоо насанд хүрсэн хүмүүсийн асуудал огтос биш. Энд бол бас дахиад өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн яаж хамгаалах вэ? Өсвөр насны хүүхдүүдийг энэхүү аюулаас хэрхэн яаж одоо автуулахгүй байх вэ гэдэг дээр л хамгийн одоо гол хуулийн зорилго байгаамаа гэдгийг дахин давтаж хэлье. Баярлалаа. За бүгд чулууны бүрүүд орж гişүүн. Асууна.